Сайн байна уу? Mining Pulse podcast-ийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр ирсэн зочдоо танилцуулъя. За, урилга хүлээж хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бид нар уулуурхаа ба нийгмийн сэтгэл зүй энэ хоёр одоо ямар уялдаа хамааралтай бэ гэдэг талаараас ярилцъя гэж бодож байна. Тэгээд ярилцлага эхлэхээс өмнө хэдүүлээд илгэцэнд байгаа хэдхэн тоороо бас анхаарлаа хандуулъя. За, Санд Марлаас хийсэн судалгааны ажлын үр дүнгийн 2016 оны судалгаан дээр бол стратегийн ордуудын хувьд Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн харьцаа ямар байх ёстой вэ гэдэг энэ одоо үзүүлэлтээр 51%-аас дээш Монголын тал эзэмших ёстой гэдэг дээр хөдөө орон нутгийн одоо иргэд маань 63%, Улаанбаатар хотынх маань 64%, за нийт ингээд дундчлах юм бол 63.9% дэмжижсэн байна. За 2024 оны судалгааны үр дүнг харах юм бол за энэ тоо хэмжээ маань буураад Улаанбаатар хотод 52, за хөдөө орон нутагт 37 гээд 44% орчим болж ингээ буурсан үзүүлэлт харагдаж байгаа. За мөн одоо иргэдээс авсан санал дээр уулуурхай одоо үр өгөөжөөр за төсөв бол нэлээд нэмэгдсэн тий. Энэ төсвийн захиран зарцуулалтын талаар ямар бодолтой байна вэ гэдэг дээр бол за засгийн газруудаа зорилттой бүлэгт энэ төсвийг зарцуулах ёстой гэдэг дээр шууд тусах ёстой гэдэг дээр бол 0.3% бууралттай. За боловсрол эрүүл мэнд гэх мэт салбарт одоо хөрөнгө оруулалт хийж урт удаан хугацааны нийгмийн хөгжлийн төслүүдэд одоо зарцуулах ёстой гэдэг дээр бол иргэдийн одоо санал бол нэлээд өссөн харагдаж байгаа. 34%-аас 43% болж өссөн байна. За мөнгө тарааж иргэн болгон хүртэх ёстой гэдэг дээр бол маш одоо нэлээд багассан харагдаж байна тий. 16 онд бол 14% байсан бол 24 онд бол 8.9% болсон байна. За эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт байх ёстой гэдэг дээр бол одоо ч одоо өндөр хувийг бас эзэлж байгаа юм байна. За мэдхгүй гэдэг хувь бол бас их багасжээ тий. Тэгэхээр нөгөө нийгэмд одоо уулуурхаан талаар хилцүүлэг бол ер нь маш их эрчтэй, идэвхтэй одоо өрнөдөг болсон шүү дээ сүүлийн жилүүдэд. Тэгэхээр энэ дээр бас иргэдийн оролцоо нэлээд өндөр байгаа юм байна гэж харагдаж байна. За мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтад үзүүлэх болон түүнээс хамаарах соёлын нөлөөний судалгааны үр дүнг бас энэ Батхуйг үндэсний соёлын дотгошоо чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөө дотоодын соёлын өөрчлөлт үр дагавар гэдэг ийм судалгааг 2024 онд хийсэн байна. Энэ судалгааны бас үр дүнг бид нар харж байна. Тэгэхээр энэ дээр яг одоо мэргэжлийн хүний хувьд бас уянгыг яг энэ үр дүнгийн диаграм бид нарт бас юу хэлж байгаа вэ гэдэг дээр бас яриад ярилцлагаа хэвлэе гэж бодож. За энэ диаграмаас харуулна шүү дээ. Ерөнхийдөө 2024 онд хийгдсэн судалгаагаар гадаадын шууд хөрөнгө оруулалт нь одоо Монгол иргэдийн одоо ойлголт руу орж ирээд ер нь тодорхой хэмжээгээр суурьсан байна. Одоо нутагшсан байна гэж харуулж байна л да. Би яг энэ дээр бол яг тодорхой дата харагдахгүй байгаа болохоор диаграм талаас нь харах юм бол ер нь холимог соёл үүссэн байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа одоо өгөгдөл нь бол мэдээч хэрэг ер нь бол нийгмийн сэтгэл зүйд яг иймэрхүү фундаментал яг ингээ суур юмнууд нь явагдчихдаг байхгүй өөрийнх нь хүний нийгмийн дотоод бүлгийн те одоо үнд зүйл итгэл үнэмшил гэдэг ч юм уу те хим хэмжээн дээр шинэ ойлголт орж ирэхээр ер нь хүлээж авдаггүй. Тэг хүлээж авахгүй тодорхой хугацаа хэрэгтэй гэдэг тэрийг нь одоо нутагшуулах ойлголт өгөх гэдэг чинь бас айгүй том тийм ажилбар шаарддаг. Тэрний дараа хүмүүсийн одоо шинэ ойлголт бий болохын тулд яадаг вэ гэхээр яг энэ шиг холимог соёл үүсэх хэрэгтэй байдаг. Тэгжээч хүмүүсийн ингээд ойлголт руу орж ирдэг ер нь альва шинэ ойлголт яг. Тэгэхээр энэ дээр зарцуулна тий. Хугацаа зарцуулна, ажилбар шаардлагатай, ойлгомжтой болох хэрэгтэй. Ойлгомжтой болохын тулд энэ дээр бол яг ингээд зааглалцсан байна л да үнд зүйл, соёл, итгэл үнэмшил гэдэг дээр уг нь бол энэ зааг байх ёсгүй. Гадаадын хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалт болон суур соёл байгаа шүү дээ. Энэ хоёрын дунд ийм зааг биш. Тэр анх орж ирэхдээ бол заагтаа орж ирнэ. Уусны дараа бол яг энэ хоёрын нэг одоо холимог хэлбэрээр л угаасаа сууршгүй бол нөгөө нийгэм хүлээж авдаггүй. Зөв. Тийм үү. Суур угаасаа ойлголтууд байгаад байгаа нийгмийн сэтгэл зүйд. Тэгэхээр манай салбарт ч одоо гадаадын шууд хөрөнгө оруулалт
гэдэг ойлголт бий болоод те 30 гаруй жил болж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас саяны одоо уянгийн хэлдгээр салбарын зүгээс бас яг энэ шинэ ойлголт хандлага бий болж байгаа дээр бас ямархуу ажлууд хийгдчихсэн гэж дан бах үзэж байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд орж ирснээрээ Монголын уул уурхайн салбарын одоо технологи ихэд өөрчлөгдсөн. Энэ гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээс өмнө байсан Монголын уул уурхайн салбарын технологи одоогийн өнөөгийн энэ одоо оюутлогоо мөлгөөд олон гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний дараах төвшин бол одоо их зөрүүтэй байна. Дээр нь энэ технологийн дэвшлээс гадна одоо энэ соёл гэж яриад байгаа юм бас зайшгүй нөлөөлдөг. Ялангуяа уул уурхайн салбарт одоо аюулгүй ажиллагаа. Нэг төрөнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг юм одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтаар л дамжиж орж ирсэн байна. Одоо би бас хуучин нийгмийн үед бас л энэ уул уурхайн салбарт ажиллаж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр бидний ажиллаж ирсэн үеийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өнөөдрийн төвшин хоёр бол өдөр шүшиг л. Тэгэхээр энэ бол одоо манай улсад манай энэ салбарт нэвтэрсэн асар том соёл юм та. Тий. Энийний тод жишээ би ганцхан жишээ хэлье. Одоо нэг Бурогийн алтны уурхай гэж байлаа шүү дээ. Тэр уурхайг чинь би одоо улсын төрийн өмчийн компани байхад нь би ажиллаж ирсэн хүн шүү дээ. Тэгээд дараа нь хөвчлөгдөөд тэр чинь тэгээд нөгөө Центрагол тэгээд компани орж ирээд ингээд үйл ажиллагаа явуулаад тэгээд нэг уул уурхай асоциацийн ерөнхийлөгч байх үедээ тэдний дээр нэг ажиллаар очив юм. Тэгсэн чинь манай одоо тэргүүний хүмүүс гээд хүндэт самбар байгаа байхгүй юу? Тэгээ социализмын үед тэр хүндэт самбар дээр чинь дандаа нөгөө төлөвлөгөө нормоо сайн дагуулж биелүүлдэг хүмүүс л байдаг байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр Центраголдын тэр юундаар самбар дээр очиод харсан чинь хамгийн одоо их олон цагаар аюул аваар усалгүй ажилласан хүмүүс байжсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг номер нь төлөвлөгөө норм биелүүлэх биш, нэг номер нь аюулгүй ажиллах болсон байна. Тэгээ энэ бол асар том нөгөө юуны одоо соёлын том зөрөө өөрчлөлт. Би ч хүртэл тэрийг хараад бас гайхажсэн шүү дээ. Энэ ч өстой маш зөв юм байна. Ер нь тэгээ эцээст явж тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд сайн сайхан байх одоо аюул аваар усалгүй ажиллах чухал болохоос биш төлөвлөгөө норм биелүүлэх нь тэвч их чухал биш юм байна гэдгийг ойлгож. Тэгээд тэр нэн төрөнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг одоо сургалт тийм одоо хурал манай уул уурхай асоциац зохион байгуулж эхэлсэн юм байхгүй юу? Одоо энэ алгаа захирал байсан би байсан одоо даваан тий бид нар нийлээд safety first гэдэг одоо тэр хурлыг анх Монгол зохион байгуулад тэгээ тэр маань одоо хүртэл одоо ингээд хөвшил болоод тогтоод явж байгаа л доо. Тэгэхээр ер нь гişмэчлэн одоо наад захын нэг жишээ гэхтэл энэ юм. Тий энэ одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монголд зөвсөн нөлөө тэр дундаа одоо энэ соёл гэж яриад байна тийм ээ. Энэ бол одоо энэ жишээтэйгээр харагдаж байгаа. Тийм дамх ярьж байгаа нь л яг одоо хаб дээр ярьжтэй хөдөлмөрийн аюулгүй байдал дээр үүсэж байгаа соёлын асуудлууд. За энэ дээр дахиад нөгөө орон нутгийн харилцаа гээл те нөгөө маш олон ажлууд байгаач харилцаанд орж байгааг энэ нөлөөлж байгаа соёлууд те. Тэгэхээр яг энэ нэг салбарт ингээд соёлын бас юм ялгаатай саяны ярьдгаар одоо юм холимог дүр зураг ингээд үүсээд бий болоод эхлэхээрээ энэ маань бас нийгмийн одоо соёл сэтгэл зүйд энэ уламжлалт хандлагт одоо хэрхэн нөлөөлдгийг эерэг болон сөргөөртэй тэн дээр судлаачин зүгээр хэлэх зүйлээ ноёнгод. Яг нь түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг тэр самбарыг хараад өөрчлөлт орж штэ нэг хүнд те ингээд тэр аюу гой кейс аваад байгаа байхгүй. Тэр самбар хараад нөгөө урд нь байсан нэг ойлголт нь шууд эвдэгдээд өөр юм гэж нэг момент орж ирж штэ. Хүн аюу санагдахгүй гэхээр угаасаа яг ингээд урд нь ингээд заа нэг юм байх ёстой доо гэсэн дүр зурагтай яг хөвшмөлчлөлтэй ингээд холбогдоогүй л нэг тийм ойлголтууд ингээд толгоонд ингээд хөвжсэн чинь ингээд нөгөө нэгдэнгүүт нь ойлгомжтой
Яг тийм момент үүсч эхэлж байгаа байхгүй нэрээ ийм байх боломжтой юм биш үү гэдэг. Тэгэхээр тэрийг ингээ харцсан хүн та ингээд дараачийн алхмаа хийж эхэлж штэ safety first гэдэг. Дараачийн түгээх үү гэдэг. Тийм яа түгээх үү гэдэг. Тэгэхээр нэг хүний ингээд нөлөөг ингээд бид нар яг айгүйх тийм өгөөсгөлээд л даа заавал олуулаа ч юм уу төр хийх хэрэгтэй гэдэг ч юм. Энэ дээр энэ зөвхөн энэ жишээн дээрээс нэг хүн нэг самбар хараад ойлголт нь өөрчлөгдөд ямар олон үр дагавар үүсэх боломжтой байгаа зөвхөн нэг хүний ингээд богино кейс дээр л харах боломжтой байгаа байхгүй. Тэгэнгүүтээ бид нар ингээд улс даяараа жишээлбэл ер нь бол сүүлийн 10 жилд бол маш их өөрчлөлтөнд орсон. Тэр ч юм нийгмийн сэтгэл зүйхээр хүмүүс нөгөө готрол хямрал гэж ойлгоод байдаг үгүй байхгүй. Тэр бол ингээд цэвэр ойлголтын сэтгэл зүй яаж хүн ойлголтыг хүлээж аваад одоо шинэ ойлголт ингээд айгүй олон ойлголтууд араараас орж ирэнгүүт нь тэрэн дотроос чинь нэг хэлбэр гараад ирсэн. Энэ л зөв юм шиг байна гэж явах гээд байгаа шүү дээ, тий. Яг нийгмийн сэтгэл зүй ерөнхийдөө яг тэг нөгөө хэрхэн өөрчлөгдөж ийн гэдгийг харах боломжтой байдаг. За 10 жилийн өмнөх монголчууд өнөөдрийн монголчууд хоёр бол айгүй өөр болчиход байгаа. Тэр ч маань уул уурхай гэдэг сэдв дээрээ тий. Одоо жишээл 10 жилийн өмнө Дамбухайг бол сошиал дээр бол бараг л хорвоогийн хамгийн муухай хүн мэтэр ингээл дүрслээ үзүүлэхэд нийгмээр тийм байна гэж хүлээж аваад исэн тийм. Тэр үед бол нийгэмд ойлголт байхгүйсэн байх гэдэг байгаа байхгүй. Өнөөгийн монголчуудад бол ингээд уулуурхаан талаар ойлголт байгаа даа. Яа тэгэхээр гэр бүлийн хэн нэг нь уулуурхай холбоотой л ажиллаад байгаа байхгүй тийм. Тэр хүний одоо тэр магадгүй тэр хүний амьдралыг нь хараад за нэг юм байлаад ах шиг байна гэж ойлголт авч байгаа гэж болно. Эсвэл ингээд нөгөө гэр бүлдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт ч юм уу. Тэр хэлбэрээр нийгмийн ойлголт нь бас өөрчлөгдөж явах боломжтой. Гэхдээ яг түрүүний хэлсэнчлэн 10 жилийн өмнөх ч юм уу яг ингээд нэг хугацааг нь сунгаад харахаараа ялтчгүй өөрчлөлтүүд ороод иддэг. Тэгэхээр тэр маань нөгөө салбарын явуулж байгаа үйл ажиллагаа, нөлөөллийн ажлууд маш олон хүчин зүйлээс улбатал ингэж өөрчлөгдөж байгаа хальтаа хувьсан тий. Тэгэхээр тэр үед бас одоо нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байсан байна. Мэдхгүй ч юм уу эсвэл нэг ингээд энэ үнийг муугаа тавьчихаар бүгдээрээ ингээл үзий ядаад эхэлж штэ. Тэгэхээр чинь нөө мэдтгүй нэг зовлон байгаа тий. Хоёрдугаарт бас тэрэнд нөлөөлж байгаа зүйл нь маш их одоо тийм нөлөөллийн ажлууд хийж гинөө. Тэ нөлөөллийн ажлууд хийгээд тэр чинь олон нийтэд ингээд муухай болж харагдуулж штэ. Гэвтэл одоо Дамбахын тэр үед ингээд ярьж исэн асуудал нь гол нь юу байсан бэ те. Өнөөдөр за тэгээ нийгмийн сэтгэл зүй хүлээж аваагүй юм байна тэр үед нь. Тэгээд тэрэн дээр хувь хүн дээр ирж исэн бас ачаа байгууллага дээр ирж исэн ачаа юу байсан. Тэрний гол үр дагавар нь өнөөдөр яг нөө таны ярьж исэн сэдв асуудал маань одоо яаж шийдэгдээ тэрний үр дагавар нь өнөөдөр ямар байгаа юм болоо. 10 жилийн өмнө тэр чинь одоо төмөр замаар танк орж ирнэ гэж ярьж байсан үе шүү дээ. Тэгэхэд тэрийг л одоо итгэж ийсэн. Тэгээд тэр тэгж ярьсан хүнийг дэмжижсэн. Тэрнийг эсэргүүцсэн хүнийг одоо ад үзчихсэн л дээ. Одоо бол нийгмийн сэтгэл зүй их өөр болсон байна. Үнэхээр одоо хүмүүс ойлгоцсон. Бүр одоо гудамж төртөл танихгүй хүн хүртэл надтай тааралдаад гар бариад таны зүв байсан байлээ шүү гэж одоо над баяр хүргээд байгаа юм. Тэгэхээр тэр чинь ойлгоцсон ба штэ. Буруу байсан байна гэдгийг. Тэгэхээр их л удаан л ойлгож байгаа зүгээр тэр үед одоо 10 жилийн өмнө тэрийг зөв ойлгуулж чадсансан бол өдийд Монголын дуулуурхаан салбар ялангуяа тэр нүүрс төмөр замаар тээвэрлэх асуудал бол аль хэзээний шийдэгдсэн байх ёстой. Гэтэл одоо 10 гаруй жил тэрийг гацаа саатуулаад одоо хүртэл бүрэн дүүрэн шийдэгдээгүй байгаа нь бол Монголын эдийн засагт асар их охирол учруулсан тод жишээ л байгаа юм л. Тэгээ хүмүүсийн ойлголт сэтгэхүй бол их өөр болж байна. Залуучуудад одоо юмыг нэлээд ойлгодог ус. Сая тэр нөгөө одоо слайдн дээр харж штэ тийм ээ. Нэлээд өөрчлөгдсөн байна шүү. Тэр үед бол үнэхээр масс ялангуяа уулуурхаан салбарыг сайн ойлгодог байсан. За тэрнээс хойш бид нар олон жил одоо энэ уулуурхаан салбарын хөгжлийн төлөө их ч юм ярьлаа, их ч одоо балбууллаа, их ч одоо зовлон үзлээ. Тэг гисэн үр дүнд ямар нэгэн хэмжээгээр бас ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдсэн. Нийгмээр одоо ерөнхийд нь ойлгоод ер нь бол энэ ч бас тийм асуудал юм байна шүү. Энэ уулуурхаан салбар чи ер нь эдийн засагт их чухал юм байна. Уулуурхаан салбараа дэмжих ёстой байна гэдгийг бол их олон хүн ойлгодог болсон байгаа. Дээр нь яг одоо тэр сая тэр слайдн дээр бас нэг юм харагдаж байлаа шүү. Төрийн өмчийн байгууллагыг одоо ихэнх нь их дэмжижсэн. Төр даваал төр давмгаал төр давах тухай яриад байдаг байсан. Одоо төрийн өмчийн одоо байгууллага тийм ч одоо их
чухал биш гэдгийг бас ойлгоцсон. Яг тэгэхээр энэ нөгөө төрийн өмчтөй компаниуд дээр байнга нөгөө энэ хулгай, элдв янз одоо болох үтггүй авилга энэ юм чинь энэ дээр л гараад шүү дээ. Тэгэхээр энийг ч бас олон түмэн ойлгож шүү дээ. Одоо энэ болохгүй байна. Энэ төрийн өмч байгаа цагт энэ авилга хийлэх бол энэ хулгай бол салахгүй байна гэдгийг бас ойлгосон л бай. Тэгээ ямар нэгэн байдлаар тэр холимог одоо бүтцийг дэмжих жишээтэй тийм ээ. Гэхдээ өшөө одоо энэ дээр бас бид бас хийх ёстой юм байна гэвэл зөндөөл байна л да. Одоо нийгмийг соён гэгэрүүлэх, энд ойлголтыг одоо зөв болгох, ойлголтыг нэг мөрийн болгох гэхийн тулд одоо бас сурталчилгаа, мэдээлэл энэ янз бүрийн арга хэмжээг бол сургалт энэ юмыг бол тогтмол зохион байгуулж явуулж явах нь зөв юм байна л гэдг нь бол харагтаал. Тэгэхээр 10 жилийн өмнө бол ийм танк ороод ирнэ гэхэд итгэжсэн хүмүүс одоо 10 жилийн дараа болцсон байна гэж байна. Тэгэхээр 10 жил гэдэг бол их хугацаа шүү дээ. Яг одоо ялангуяа амьд бүтцийн салбарт бол тодорхой хэмжээний олон төсөл хөтөлбөр эхлээд хэрэгжээд явах юм хугацаа. Тэгэхээр энэ хугацаа богиносхын тулд за саяны дамбахаа хэлж байгаа таниулах, мэдүүлэх ажил байна те. Тэгэхээр энийг одоо хийх гол үүрэг нь хаана байх ёстой юм бэлээ? Энд чинь нийгэм эдийн засагт улсад одоо хэрэгтэй ажлууд ч ер нь бол энэ уулуурхай дэд бүтцийн ажлууд чинь те. Эрчим хүч гэдэг ингээд. Ер нь бол яг одоо л ингээд нэг боловсролын салбар руу яаж бид нэг ингээд төлхөө оруулах вэ гэдэг бас бодох ёстой л доо. Нэг үе одоо жишээлбэл бид одоо 10 жилийн өмнөх хүмүүс бол яг өөртөө хэдэн оны бүтээгдэхүүн юм бэ гэдгийг бас бодох ёстой. Ихэвчлэн коммунизмын үеийн бүтээгдэхүүн байх үеийн хүмүүс аахгүй юу. Тэр хүмүүст бол жишээлбэл шинэ юмыг ингээ айгүй амараар хүлээж авдаг. Тийм угаасаа сэтгэл зүйн тийм одоо тийм орчинд амьдарч исэн хүмүүс аахгүй тий. Шинэ мэдээлэл байхгүй, улсаасаа гарах болгондоо, аймагасаа гарах болгондоо гарах виз авдаг тий. Бүх юм ингээ хаалттай, ерөөсөө мэдээллийн бүх юм хаалттай байсан үеийнхэн таахгүй. Тэр хүмүүст бол ингээд нөгөө шинэ юм гэхээр ингээд айцтай орж ирэх тийм угаасаа ингээд тийм одоо сэтгэл зүйн суурийн шаблон бэлтцсэн байгаад байгаа байхгүй. Тэн дээр нь л ажилласан биз дээ. Тэрэн дээр нь л ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд шинэ юмыг ингээд энэстэй амар шүү гэж мэдүүлээ. Тэр үед чинь одоо коммунизм үед ингээд хөвчлэн ингээл цэрэг ааран дэлхийн 1-р 2-р даймаа ингээл нэг тиймэрхүү ингээл үжил суртлаар байнгын бөмбөгдсөн тий. Тэгэл тэр бол ерөөсөө айдас байсан байхгүй. Тэрэн дээр нь л ерөөсөө тэр суур нь бэлэн байгаа юм чинь тэр суурийг жоох өдөөж өгөөл ахаад нэг зүгээр шин дүр гаргаад тэрэн дээр нь дамгой бай тараал тий. Тэгээд ингээд бидний ингээд нөгөө байсан нийгмийн сэтгэл зүйн ингээд тэр айдсыг зүгээр л ингээд жоох ингээд чичрэгэл хөдөл аюу томор хөдөлж исэн байхгүй. Өнөөдрийн нэг авууштай зүйл нь юу гэхээр залуу сайг их болцсон байна тий. Тэр хүмүүс авч байгаа мэдээлэл аюу их нээлттэй. Тэгээд бид нэр одоо жишээл улс дотроо ингээд ойлголтын аюу том бүлгүүд ингээд хоорондоо ингээд уусахгүй байгаа тийм бүлгүүд ерөнхийдөө аюу харагдаад байдаг байхгүй судалгаа ихээр бид нар юу хийх вэ гэж шүү дээ. Тэгэхээр бид нар ингээ уул уурхайгаа таниулах хэрэгтэй байхгүй. Уг нь бол одоо л ингээ уул уурхай гэхээр дандаа ингээ нөгөө муухай зүйл юм шигээр ойлгуулад байдаг. Би нөгөө Австралид амьдарч байхад манай хүүхдээ тэр үед 4-р ангид байсан. Тэгээд манай Австралид байхад манай баг хүүхэд маань яасан гэж цэцэрлэгт байсан байхгүй. Цэцэрлэгт нь ямар хичээл орсон бэ гэхээр ингээ 7 хоногийн турш уул уурхай хичээл ордог байна. Тэгээ юу гэдэг вэ гэхээр тэр хүүхдүүдэд ингээд янз янзын одоо эрдэс чулуутаа ингээд нөгөө шуудаалсан том эсүүд цэцэрлэгтээр навчирч өгөөд тэгээ бүгдээрээ нөгөө бидний монголоор нөгөө нинжа гэж ярьдаг шүү дээ. Тэгээ манай хүүхдүүдийн хувьд цэцэрлэгтээр нь нинжадах ингээд нөгөө зааж өгöd байгаа хгүй хүмүүс хурж ирчээд ингэж одоо угаад шүү ингэж одоо ингээд одоо энэ алт бол энэ алттэй энэ бол юу вэ гэдэг ингээд чулуугаар нь ангилж өгөх аргыг зааж өгдөг байхгүй юу. Тэгээд юу гэдэг манай хүүхдүүд тэрнээс хойш ингээд чулуунд үнэхээр сонирхолтой болц. Тэгэл гэртээ манайх ингээд нэг бүр ингээд нөгөө тавилгуудад тойруулаад ингээд баахан чулуун дүрцээд байхгүй. Нөгөө чинь энэ гоё чулуу байна гэл түүж авчирдаг болц. Ерөөсө тэр нь сонирхол нь үлдсэн байгаа. Манай хүүхдүүдийн хувьд бол ингээд уул уурхайн тэр нөгөө угаах гэдэг ч юм уу процесс нь ерөөсө аим шиг биш зүгээр байдаг нэг тийм аюу гоё сонирхолтой амьдралынх нь хөвшимэл хэсэг болцсон байгаа байхгүй. Тэрийг ингээд багт нь энэ бол амар зүйл биш. Энэ бол ингээд бидний амьдралын нэг хэсэг шүүгээд заагаал өгцөн байхад тэр хүмүүст бол ингээ уул уурхай чинь байх асуудал. Энийг хийхэд ийм малгай өмсгүүд бүгдэнд нь ийм каск өмсгөл нөгөө байд бүх юм заагаад өгч байгаа байхгүй хөөхөн цэцэрлэгт нь. Тэгээ тэр хүүхдүүдэд бол одоо хүртэл ингээ
Тэр нь ингээд хөвшөд үлдсэн байгаа. Тэрийг бол заавал ингээд төр хийгээд байгаа биш байхгүй тий. Зүгээр цэцэрлэг нэг төрийн бас байгууллагатай хамтраад хийсэн байгаа тий. Монголд одоо жишээл нэг тийм тоглоомын төв харагдаад байдаг шүү дээ. Нөгөө худалдааны төв дотор ингээд хүүхдүүд өөрсдөө ингээд усан дотроос чулуунда түүж гаргах гэдэг тиймэрхүү тоглоомын. Тэгээ хувийн хөвшлөл одоогийн байдлаар иймэрхүү байдлаар тоглоомын аргаар ингээд нэвтрүүлээд байгаа нь харагдаад байдаг. Тэгэхээр энэ шиг нөгөө янз бүрийн байдлаар зөвхөн бага насны цэцэрлэг биш сургууль, ихтэй сургууль гээл те нөгөө бүхэл шатндаа бас энийг нөгөө боловсролын үнд нь оруулах хэрэгтэй маа гэж хэлдэг шүү дээ. Тий. Тэгээ ер нь одоо яг энэ жоохон хүүхдүүд байтугай том хүн хүртэл энийг ойлгодог байхгүй юу? Энэ уул уурхайн одоо процесс тэр салбарын биш л бол тий. Салбарын биш л болохоор ойлгодог байхгүй. Би жишээлбэл хэдэн жилийн өмнө одоо банкнуудын холбоо гэж байдаг. Төрийн бас байгууллага шүү дээ. Тэр байгууллага нэг сургалт явуулдаг байхгүй юу? Нөгөө банкны ажилтнуудад одоо уул уурхаад нөгөө зээл олгохын тулд юу анхаарах хэвээр юуг одоо тооцох хэвээр тий. Нөгөө эрсдлийн одоо сургалт явуулж байгаа байхгүй. Тэгээ тэнд намайг бас нэг хичээл заагаач гээд уул уурхайн талаар анхны мэдгэдэггүй энэ банкны ажилтнууд заагаач гээд. Тэгээ би бас нэг хичээл зааж ирсэн. Тэгэд ингээд нөгөө ашигт мартмлыг ингээд олборлох процесс, тэгэл тэрнийг олборлсны дараа нөгөө баяжуулах үйлдвэрийн процесс, тэгээд ингээд хайлуулах, цэвэршүүлэх гэдэг ингээд нөгөө эцсийн бүтээгдэхүүн хүртэл ингээд нэг ийм хөөгээд нэг ерөнхий юм ярьдаг байхгүй. Тэгэхэд тэр банкны ажилтнууд хүртэл бүгд гайхаж байгаа юм чинь. Хөө ийм байдгийм үү гэж. Ерөөсөн мэддэг байхгүй. Тэгэхээр тэр сургалт тэр мэдүүлэх асуудал бол үнэхээр чухал гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ банкны ажилтнуудад одоо тэр баяжуулах үйлдвэр гэж юу байдгийг яахаар тэр баяжуулах гэж юу яриад байгаа ингээд тэрийг ингээд зөвөр энгийн үгээр ингээд тайлбарлаад ойлгуулах. Тэндээс асар их юм болж мэдэж аваад гарлаа гэд баг би чи уурхаан талын өстөө юу ч мэддгүй нөхөр байсан байна гэдээ өөрсдөө хоорондоо яриад ингээд явж авах жишээтэй. Тэгэхээр энэ сургалт бол энэ сурталчилгаа энэ юм бол бүр зайлшгүй хэрэгтэй юм билээ. Нийгмийн бүх салбарт. Тэгээд яг одоо сая уянгагийн хэлдгээр тэр бүр багаас нь цэцэрлэгээс нь эхлээд ингээд сургах ёстой. Бүр энгийнээр. Тий. Тэгээд одоо манай дээр тийм их дутагдж байна. Ялангуяа одоо ерөнхий сургуулийн дунд сургуулиудад энэ хүүхдүүдэд энэ газар зүй гээл хичээл ордог тийм ээ. Байгалийн шийдлэх ухааны байгалийн шийдлэх ухааны хичээлүүд дээр одоо энийг бол нэлээд тийм сайн одоо улс өртөө зөв суулгаж өгмөр байгаа байхгүй юу? Ингэснээр одоо энийг нөгөө зөв ойлгож эхлэх ёстой. За тэгээд цаашлбал одоо бусад том одоо хүмүүс ч гэсэн энэ ихтэй сургуулиуд ч гэсэн дээд тусралын салбарт байгаа хүмүүс ч гэсэн бас нэг товчхон энгийн ойлголт өгмөр л юм шиг санагдчихлаа. Яагаад гэж байгаа хэрэг чинь Монголын эдийн засаг энэ уул уурхай дээр л явж штэ. Аль ч салбар нь тэр. Одоо энэ багш нарын цалинг яагаад нэмж байгаа юм? Тэр уул уурхайгаас олсон орлогын одоо ашиг дээрээс л үндсэндээ хэдэн төгрөг нэмж штэ. Гэх мэтлэн тийм учраас энийг зөв ойлгуул, зөв таниулах хэрэгтэй юм байлээ. Зүгээр манайдаар энэ их дутагдaltaй. Зүгээр яг нэг залуу судлаач сан гэдэг нэг төрийн бус байгууллага бас нэлээд юм хийгээл өөрхий хэдэн жилийн өмнө бол нэлээд одоо судалгаа хийгээ тэрийгэ танилцуулж явсан. Тэгвэл тэр бол тодорхой хэмжээний хязгаарлагдмал байгаа хгүй. Тэрийн төр засгаас дэмжих асуудал. Салбарын удирдлагаас тэрийг дэмжих асуудал айгүй муу байна. Тэгээ тэрийг зөв ойлгуулаад зөв номоор нь явуулах юм бол хүмүүс дорн л ойлгоно. Зөв ойлгосон хүмүүстэй бол ажиллахад хүртэл амар болно шүү дээ. Тэгэхээр тэр буруу ойлголтыг нэг улс төрчнөр их өгдөг, ашигладаг. Ялангуяа одоо тэр нэг попордог гэж яриад байгаа нөхдөөч одоо уул уурхайг л муулж ивэл сайн улс төрч гэдэг ойлголт нэг хэсэг байлаа шүү дээ. Одоо ч харин жоохон өөр болж явах шиг байна тийм ээ. Одоо энэ их хурлын гишүүдийг хараад байхад бас зарим нь арайч нэг тийм дээр үеих шиг одоо тавчиг хийж байгаа хүн бол баялаг бүтээгч, уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа хүн баялаг бүтээгч биш гэж одоо ярьж ирсэн их хурлын гишүүн байсан шүү. Тэгэхээр тэр бол одоо харин энэ их хурлын гишүүд дотор арай тэгж хэлэх хүн байхгүй байх л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө базаад хэлэх юм бол бид нар бүр эн чинь нэг компани их тэрүүхэн тэндээд за нэг холбоо хийх тэрүүхэн тэндэл ингээл нэг жижиг ажлууд болоод шүү дээ. Тэгэхээр илүү өргөн урт хугацааны юугаа харах юм бол алсын арга харах юм бол төрийн бодлогод нь боловсролын системд нэгийг суулгаа өгчих юм бол
Тэ анхан шатных тэгээд 10 жил их сургуулиудад нас ингээд үе шат дараатай бол бас илүү урт хугацаанд бас хэрэгтэй юм байна л да тий. Гэхдээ тэр болтол одоо хэдүүлээ яах вэ? Одоо ингээд яг ингээд ийм эсрэг байр суурьтай за эсвэл өнөөдөр ч гэсэн одоо ингээл баг уран олборлчих юм бол 2 талгаатай үхэр тугал гарна гэл ингээд ярьж байгаа хүмүүс байгаа л юм л да. Сая яг уянгагийн хэлсэн жишээн дээрээс бас нэг юм санаанд орсон. Одоо манай дээр яг жижиг тийм ажлууд хийгдэж байгаа ч гэсэн хүүхдүүд маань одоо сошиал интернеттэй чөлөөтэй ажилдаг болсноор одоо янз бүрийн тоглоомуудаараа тэр мэдээлэл аягүй сайн авдаг болсон юм л. Тэр Minecraft гэдэг тэндээс гэсэн чинь яаж олборлох уу, боловсруулах уу, хайх уу бүгдийг нь мэдчихэж байгаа байхгүй. Тэр нөө сонирхолтой юм дээр нь бас ингээд яхан бол хүүхдүүд аягүй сайн барьж аваад одоо тэр үеийн хүүхдүүд одоогийн үеийн хүүхдүүд одоо манай тэмцэгчдийн хүүхдүүд ч гэсэн тэрийг тоглож л Майнкрафтыг тоглоод одоо юунаас ирчим хүч гардгийг юунаас тэ ямар бүтээгдэхүүнийг гаргаж авдаг гэдэг аягүй сайн мэдчихэж байгаа. Юуг арилжаад юу хөдөлж авах вэ гэдэг. Тэгэхээр ийм хүмүүст бол мэдээж тэртээ тэргүй одоо ирээдүйд энэ чинь нэг 10 жилийн асуудал яригдчих шүү дээ тэ 10 жилийн дараа бол одоо уран олборлох юм бол 2 талгаатай тугал гарна гэвэл хинч итгэхгүй байхгүй юу. Тэгэхээр одоо тэр хүртэл бид нар одоо байгаа энэ хурц суурин дээр яаж одоо энэ дараагийн төслүүдийг бас хөдөлгөх те эрчимжүүлэх боломж энийг нийгэмд арай бүгд биш юм а гэдэгтэй арай зүгээр ойлгуулж за орон нутгийн түвшинд одоо ямар хөө ажлууд хийвэл та бүгдийн хувьд бол үр дүнтэй байх гэж харж байна. Зүгээр бид нар ингээд нөгөө хэрхэн ярих вэ гэдэг бид нар жишээл одоо ингээд танк гэж яригдсанаас хойш 10 жил өнгөрчлөө шүү дээ тий. Гэтэл бид нар уул уурхай зүгээр таниулахын тулд хэрхэн ярих ёстой юм бэ? Хинтээ ер нь төрүүлж ярих ёстой юм бэ тий. Тэр нөгөө нэг коммуникацийн тэр нөгөө стратегийн коммуникацийнхаа судалгаануудаа ер нь бол одоо болтол хийдэггүй байгаа. Би бол энэ тал дээр аль ч уул уурхай компани хийгээгүй байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар өөрсдөө ингээд нөгөө монголчууд ер нь өөрөө яаж сэтгэхэд байгаа юм бэ тий. Тэр сэтгэлгээнд нь яаж тааруулж яриулт эдгээр хүмүүст ингээд нөгөө айцгүйгээр ойлгох боломжтой юм бэ гэдэг бид нар эхлээд нь суур судалгаа хийх аюу шаардлагатай санагддаг. Яагаад гэхээр монголчуудын өөрсдийнх нь нөгөө түрүүний нөгөө нэг холимог соёл үүснэ гэж ярьсан шүү дээ. Яг уул уурхай дээр юу тулгардаг вэ гэхээр бид нар өөрсдөө нөгөө газар ус аюу шүтдэг байхгүй. Тэгэхээр нөгөө миний баг наснд жишээл ингээл би ингээд газар шороо ингээл энэ тийм зүгээр тоглож ухах юм бол эмээ яагаад ингээ газар сэндэж байгаа гэдэг ч юм ингээд тийм тэгээд нөгөө буруу юм байна гэдэг ойлголт. Буруу. Тэ уулаа аваанда бид нэр ингээд чулуу одоо өрөх бид нэр ингээд зан үйлээрээ бол ингээд тэрийг хүндэтгэх гэдэг юмыг бол өдөр тутамдаа хийгээд өссөн хүмүүс аахгүй. Тийм хүмүүст бид нэр яаж хэрхэн одоо энэ одоо уул уурхай болвол тэ ингээд нөгөө бидний зан үйл болон хэм хэмжээтэй зөрчилдөд байгаа юм шиг зүйлийг хэрхэн ойлгомжтойгоор өгөөжтэй талаас нь тайлбарлах хэрэгтэй юм бэ гэдэг ч юм уу. Тийм интервенцийн нөгөө нэг судалгаанд ерөөс хийгээгүй байгаа болохоор одоогоор бид нэр ингээд тал талаас өөртөө хараад баг ингээд нэг бөмбөгдөөд ингээд нэг байгаа онохгүй л ингээд нэг тийм сонио ингээд нөгөө харьцаад байгаа байхгүй. Нөгөөд нь болохоор бүр ингээд Азийн төлөв рүү орж эхэлж шээ. Нэг мэтгэд л ингээд нөгөө нэг өөрөөс нь илүү их Монгол улсаа хамгаалдаг хүмүүс бөөнөр орж иржтэй хамгаалаад яг бид нэр ч одоо нэг л нөгөө өөрсдийнхөө орон нутгаа хамгаалж чаддгүй хүмүүс юм шиг тийм сонин төлөвт ороод тэгээд ингээд дандаа ингээд шин төрлийн ойлгомжгүй байдал үүсээд байгаа байхгүй. Бидний хүсэж байгаа зүйл чинь бол ингээд дундаа ойлголт бүтээх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ дээр алдаад байна гэхээр нөгөө хүмүүс чинь ингээд нөгөө уул уурхайг эсэргүүцээ ч юм уу улс төрийн зорилгоор ашиглаад тэгээд өөрсдийнхөө хувийн улс төрийн нөгөө нэг сэтлэр ашиглаад байгаа хүмүүсийн шинэ ойлгомжгүй байдал руу ингээд дахиж ороод байгаа байхгүй. Нэг ойлгомжгүйгээсээ дараагийн ойлгомжгүй. Тэрэн дээр эхнийх нь нэг айдас суурьтай байсан бол дараачих нь одоо бараг үзэн ядалт суурьтай болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энэнийг нь одоо сүрж яг бодит үнэн байдлыг нь хэрхэн хүргэх вэ гэдэг дээр л нэг тийм ажиллабар яг ялтчгүй нийгмийн хувьд хийх шаардлагатай байгаа харагдаад байна. Тэр сегментлэх нь шүү дээ. Яг хөө сегментлэх үү яах уу гэдэг чинь орон нутагтайгаа ирээд хоёр бол бас ялгаатай байна тийм. Ойлголтын хувьд бол аюу ялгаатай. Орон нутагтаа бол жишээл яг яагаад тэгэхээр тэр хүмүүсийн хувьд ингээд гэрээсээ Улаанбаатарт бол би ингээд гэрээсээ гарна гэсэн ойлголт байдаг байхгүй. Би бол ингээд хувцас амсаг гэрээсээ гарахад орц байна. Тэгээ орц гараад нэг юм одоо жишээл гудамж байна гэдэг ч юм. Надад ингээд байгаль миний хувьд бол ингээд өдөр тутамд бол байгаль бол байдаггүй байхгүй тий. Орон нутагтаа хаад яадаг вэ гэхээр би ингээд одоо ахынд очиж ч юм уу ингээд гэрийн хаалга нь ингээд үүдэн нээлттэй байхад бол би ингээд байгаль дээрээ л байждаг байхгүй. Гараал байх.
Тийм ерөөс гараал байгаль тий. Зүгээр ингээд нөгөө нэг цонхороо харсан ч би өөр ингээд байгалийнхаа нэг хэсэг байдаг байхгүй. Гэтэл тэр байгалийнхаа нэг хэсэг мэт ингээд амьдарч байгаа хүмүүс төрж ирээд ингээд байгалийн чинь ингээд ингэнэ тэгнэ гэдээ ярахаар яалтчгүй хүнд тусах байхгүй яа. Тэгэхээр яг ингээд гэрийнх нь үргэлжилсэн хэсгийг нь ингээд ухах гээд байгаа юм шиг. Манай ингээд орцыг ухах гээд байгаа юм шиг яг тийм мэдрэмт төрөх байхгүй. Тэгэхээр бид нэр энэ хүмүүст ингээд зөв ойлгомжтой тэгээ айц төрүүлэхгүйгээр яг боддоор нь яаж хэрхэн энэ коммуникац хийх вэ гэдэг дээр ялтчгүй тийм суур судалгаа дээрээс нь уул уурхай салбарынхан өөрсдөө тэрийг аяг зөв ойлгож авах хэрэгтэй. Зөв. Айгүй сонирхолтой байна тий. Одоо алгаах бид нар дан бах бид нар бол энэ чинь нөгөө салбарын хүмүүс болохоор салбарын юмаа л нөгөө зөв зүйтэй мэдээлэл өгөх гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Гэтэл яаж тэрийг бас хүргэх үү гэдэг дээр анхаарах хэрэгтэй л байна л дээ. Тэгээд монголчууд ч ер нь нөгөө тэнгэр шүтэн гэдэг юм та хүмүүс шүү дээ. Тэгээд тэрнээс үүдэлтэй байгаль дэлхийгээ шүтэн биширч амьдардаг ийм хүмүүс. Тэгэхээр энэ дээр уул уурхаан салбар гэдэг нь болохоор яах ч арга байхгүй нөгөө газар дэлхийг ухаж байж л нөгөө ашигт батлуулыг ч олборлоо шүү дээ. Тэрнээс одоо тэрийг ухахгүйгээр олборлдог тийм одоо эд тавын юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр нөгөө тэр монголчуудын уламжилж ирсэн тэр ёс заншил тэр шүтэнээс нь эсрэг үйл ажиллагаа явуулдаг энэ салбарыг л одоо зөв ойлгуулахын тулд асар их тийм сурталчилгаа ухуулга тэгээд ухуулгаас гадна одоо энэ нөгөө түүнийг олборлохын тулд гарцаа байхгүй одоо та бид нар энэ ширээн дээр байгаа бүхэл одоо энэ аяга тэгээд одоо энэ ширээ энэ микрофон юу гэдэг одоо энэ камерман бүгд л явж эцэс чи уулуурхаа бүтээгдэхүүн байдаг. Нөгөө тэн дээр очичдаг байхгүй. Энэ дотор нэг ч одоо малын гаралтай юм байхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ яах вэ гэхээр энийг л одоо нөгөө хүмүүс зөв ойлгох хэрэгтэй болоо явж байгаа байхгүй. Жи хүн төрлөختөн байгаль дэлхийгээс л одоо энэ бүгдийг гаргаж авч тэгээд энийгээ боловсруулад тэгээд өөрийнхөө амьдрал ахуй хэрэгжүүлээд ингээд хөгжөөд ирсэн энэ түүхэн уламжлалыг зөв ойлгох хэрэгтэй. Тэгж байж гэмэж л одоо нөгөө эсэргүүцлэлтэй юм багс хэрэгтэй. Нэг юм баг юм. Энэ бол нийт масс тамаатай асуудал. Бүр энэ дотор бүр энийг мэдсээр байж зориуд эсэргүүцдэг бас нэг бүлэг бий болчиход байгаа байхгүй одоо энэ орчин үед. Энэ юу ихээр одоо тэр одоо гадныхны одоо хатгалгаарч гэдэг юм уу те тэр нэг зарим одоо нэг буруу үзэлтэй хүмүүсийн одоо хатгалгач сэтгэлгээр эсвэл одоо тодорхой хэмжээний одоо мөнгө урамшуулал ямар нэгэн тийм юмар одоо амьдэрдэг. Тэрийг мэдсээр байж зориуд эсэргүүцдэг. Зориуд эсэргүүцснийхээ хүчинд тэндээс тодорхой хэмжээний одоо амьдралыг хөөсрүүлсэн ийм бүр нэг тийм бүлэг бий болчиход байгаа юм. Энэ бол бас их аюултай. Эдгэрийн одоо үйл ажиллагаа бол бас их эрчимтэй өрнөдөг, маш их одоо явуулдаг. Тэгээд нөгөө хүмүүсийн тэр мэдхгүй дээр нь ажилдаг, тэрийг одоо ойлголтыг өөрчлөх ийм юм их явж байна. Тийм учраас одоо аль талдаа бид нар энэ сургалт сурталчилгаа энэ одоо ойлголтыг дэмжих талаас нь хувийн хвшлүүчдэр төрийн байгууллагууч төр бүгд одоо нэг бодлого зорилготой ажиллахгүй бол болохгүй юм аа л гэж хэлмээр байна. Тэгэхээр саяны таны хэлдгээр юм зориудаарч байна. Зарим нь одоо түрүүний хэлдгээр ингээ айцтай мэдхгүйгээсээ ч болоод ингээ эсэргүүцэлдэн шүү дээ. Тэгээ энэний үр дагавар нь өнөөдөр бид нар яг идлээ сууж ин л да. Эрчим хүчний бүх төслөө эсэргүүцсэн. Өнөөдөр бид нар тоггүй байна. Тогны хязгаарлалттай халуун усгүй те одоо бүгдээрээ л офстой юм давхар юм өмсөж сууж ин гэртээ ч очиод ингээл суучлаа л да тогтохгүй. Тэгэхээр бидний амьдралын чанарт энэ маань бас яг энэ эрчим хүч уулуурхаа гэдэг маань яаж нөлөөлдөг вэ гэдгийг яг мэдэрч ийн л гэж бодоод байна л да. За мэдээж саяны яг таны ярьдгаар бас энэ сурвалж туршлага ганцхан хувийн компаниуд гэхгүй төр маань одоо өөрөө маш их төсвийг PR дээр зарцуулт юм билээ шүү дээ. Бид нар одоо төсвийн төлөвлөлт, зарцуулалт гэсэн сүүлийн жилүүдэд нэлээд шүүмжлэлтэй аваад ил тод гарч ирж байна тий. Тэгэхээр энэ их мөнгийг одоо өнөөдөр яг ингээд медиа зарцуулж байгаа мөнгийг ингээ харах юм бол маш их төлбөр мөнгө тий
одоо нэг мэдээллийг түрүүний яг ярьдаар ингээ бөмбөгдөд байхгүй. Энэ талаас нь энэ буруу хулгайч гингүүт энэ тал нь биш чи хулгайч гэл ингээл нөгөө ямар ч мэдээллийн тэнцвэртэй байдал байхгүй болцсон. Тэгээд тэрэнд маш их мөнгөийг зарцуулаад байна л да. Төр маань өөрөө хүртэл зарцуулаад байдаг тий. Тэгэхээр мэдээллийн зөв урсгал одоо саяны ярьдаг тэр нөгөө яг энэ ойлголт өгөх хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ мөнгө ч удаас хаанаас гарах вэ гэдэг асуудал ч удаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгө байхгүй бол одоо энэ байдал маань үргэлжилсээр л байх уу? Энэ дэр нэг юм хэлмээр санагдаад тий. Яг ингээд түрүүний хэлсэнчлэн ингээд гаднаас ялтчгүй бид нэрийг тэнэгтүүлэхтэй зорилготой ажиллабар зөндөө орж ирдэг. Гадны халдлага бол маш олон хэлбэрээр ганц Монголд ч тий. Ганц Монголд биш тий. Одоо энэ чинь бүр аюу гоёор нэрлэлт болчиход байгаа ш зөөл өвчний бодлого гэдэг тий. Зөөл өвчний бодлогоор ингээд нөгөө одоо л дайтаад байх шаардлагагүй болсон ерөөсөө. Иргэдийн хооронд нь ингээд яс хаюулаад ингээд хэрэлдүүлсэн байхад тэр эд чинь хүчинд харамдаг жоох. Яагаад тэгэхээр дотроо нэг тал болоод ингээд сул байгаад аюу гоё ингээд бүгдээрээ хөгжийгээл урагшаа алхаж явах хэрэгтэйсэн чи гинт хоёр тал болж хуваагдал хоорондоо үзэлцэл танк орж ирэхгүй гэд хэрэлдээд эхлэхээр чинь яаж юм бидний одоо үр дагавар нь шууд харагдаж байгаа хгүй 10 жилийн дараа гэхэд тэр чинь ингээд бүтэн 10 жилээр ингээд хөгжлийг нь хойш татцсан байгаад байна. Эдийн засгийн гацаац. Тий. Тэгээ тэрний ажилбарын ерөөс их нь юу вэ гэхээр зүгээр л тэр нөгөө нэг зөөлөн хүчний бодлого шахуу юмар ингээд зүгээр л танк гэдэг айдас байгаад байгаа. Надад зүгээр саяны юун дээр нөгөө улс төрчид хоорондоо ингээд нөгөө Монголын улс төрчид хоорондоо ингээд хэрэлдэхтэй ингээд төсвийн мөнгө зараад байна гэдэг болцоохоо. Яагаад тэгэхээр эхлээд нь ингээд гадны мөнгө орж ирээд магадгүй те ингээд бид нэрийг хоёр тал болгож ингээд талцуулах зорилготой байсан болвол манай улс төрчид хэрийг харангуудаа ингэж болдсон биш тэгэнгүүтээ буцаж өөрсдийнхээ зорилгоор тэгээд буцаад монголчуудын эсрэг ахаад ажиллабар хийгээд байгаа байхгүй. Гэхдээ тэр ингээд хоёр тал болоод хэрэлдээд байгааг нь харахаар бид нар чинь монголчууд шүү дээ. Бид нар Монголын эрх ашгаа нэгт тавих ёстой гэдэг бодол ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр одоо тэр хүмүүсийг ингээ хараад эхлээд нь ингээл бүгдээр бөө хинст муустэрч инж муустэрч гэл ингээл ангаагаа суудаг байсан бол одоо бидний хүн сэтгэл зүй бас ингээ хандаг байхгүй. Ханаад эхэлсэн. За одоо энийг тэнийг хэрүүлж юмуд нь яваасаа гэж бод. Одоо бид нар нөгөө нэг одоо жишээл нэг драмаг нэг үзэл болдог штэ тий. Тэгэл өдөр болгон шин драм гарч ирдэг. Тий. Тэр драмнаас бол өөртөө залхах штэ сүултээ нөгөө нэг жангумыг л байн гаргаад иддэг байсан. Энэ нөгөө нэг иргэдийн хүсэлтээр гэдэг яг иргэд нь хин юм бэ гэдэг нөгөө онгоо хүртэл гартал нь хүмүүс ингээ ханчаад байгаа байхгүй. Тий. Яг тэрүүн шиг хүн хандаг. Одоо тэгэнгүүтээ нөгөө улс төрийнхэн жишээлбэл ингээд нэг юм ойлгомоор байна. Бид нэр ингээд Монголын эрх ашиг гэдэг юм одоо би ярья. Яг үнэ. Хувь хүний эрх ашиг биш. Намын эрх ашиг гэдгийг одоо бид нэр хангалттай сонслоо. Одоо бид нэр бүр ингээд тал талаас нь сонссоор байгаа нөгөөдөг бүр аюу сайн тодорхойлдог болчихсон байхгүй. Нэгт муухай нь бол яг хөө ингээд талцлаа. Сайн тал нь бол хоёр талаа хоёул ингээд олж хардаг болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нэр яг зүгээр нийгмийн хөгжлийн нэг процесс л юм да. Одоо тэгтээ бид нэр харцсан юм чинь цаашгаа яах юм бэ гэдэг бодит юм хармаар байгаа. Түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг бидний ингээд нөгөө уламжлалт болон бидний ингээд уул уурхай гэхэр нэг жоохон төрчлөлтөд байгаа юм байгаа даа шүү дээ. Гэтэл бид нар бас нөгөө яг нэм сэтгэл зүг ингээ ойлгохын тулд яадаг вэ? Бид нар бас нөгөө түүхэн аяг унших шаардлагатай байхгүй. Түүхэн хугацаанд энэ ойлголтууд юу нь яаж хөгжиж ирсэн юм бэ? Яг хэвээрээ байсан байна уу, өөрчлөгдсөн байна уу гэдгийг хараад явагддаг. Уул уурхай Монголд бол жишээлбэл байгаагүй зүйл бас биш байхгүй юу ер нь бол тий. Одоо жишээл Чингисийн байлдан дагуултын үед ингээл тэр үеийн нөгөө зэвсэг тэр олон нум сум тэр олон тоо тийм үү тэр одоо амар гой нөгөө ламелар хувцс гэл нөгөө ярьдаг шүү дээ зэрэгүүд өмсдөг байсан дандаа ингээд нөгөө буцлагсан шир дотроо ингээд нөгөө жижигхэн төмрөө тэгээд тэр нь ингээд нөгөө бүрэн өмсгөл маалгаа гутал ингээд бүрэн өмсгөл байгаа байхгүй. Тэр их төмрийг хаанаас авсан байх вэ гэдэг чинь эргээл уул уурхай аваад. Тэгэл тэрийг эргээд хөөхөөр ингээд нөгөө нэг Сэлэнгийн тэн том уурхай байсан байна. Өвөр Монголын тэн том уурхай гэдэг. Тэгээ бидний байлдан дагуултын нэг онцлог соёл сонирхолтой зүйл нь бид нар ингээд нэг газар нутгийг очиод эзлэнгүүт хамгийн түрүүнд давсны уурхайг нь эзэлдэг байсан байгаа байхгүй юу? Давс аягүй сонирхолтой юм бэл л дээ. Давсаар хин нэгэн судалгаа хийгээсэй гэж байг хүсдэг байхгүй. Тэгээд давс яагаад тэгэхээр уул уурхай бас нэг дум уул уурхайн л нэг салбарын хэсэг яваад байгаа шүү дээ. Тэгээд тэр нь нөгөө байлдааны зэвсэгт бас аягүй тийм шаардлагатай байсан юм л да. Яагаад тэгэхээр бид нар нөгөө сумын зэв яагаад гэдэг шүү дээ. Зэвийг бид нэр ингээд нөгөө тусгай бараг бактериологийн зэвсэг болгож ашигладаг байсан байгаа даа. Яасан гэсэн чинь нөгөө
сумын зэв ингээл хийнгүүтээ цутгаж хийнгүүтээ нөгөө халуун зэвээ шууд давстаа усанд хийдэг байсан байна. Яадаг вэ гэхээр зэврүүлдэг амар химийн ажилбар хийгээд байгаа байхгүй давхар. Тэгэл тэр чинь ингээд сонсохоор айгүй сонирхолтой, уншихаар айгүй сонирхолтой. Бид нэр ингээд айгүй хими, уул уурхаан, физик ингээл ерөөсөө хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр аюугаа ингээд хэрэглээ болгоцсон тий. Гэтэл ингээд нөгөө өнөөдөр болохоор ойлголтоор бид нар нөгөө 70 жил ингээд түүхээ чаарах ирэхгүй, Чингис хаанаа ч ярих ирэхгүй, цагаан сараа чих ирэхгүй болчингуудаа бидний тэр одоо нөгөө уламжлалт шингэсэн байсан мэдлэг бас давхар ингээд нэг бол устд нэг бол ингээд болоод мартагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ингээд хүмүүс хэрвээ уламжлалтаа дуртай, угаас л дуртай шүү дээ. Бид нар чинь ингээд Монгол хүн гэхэр тэрүүндээ дуртай байдаг. Тэгэхээр бид нар бас түүхэн яг ингээд процессуудаа бас ингээд нөхөд сэргээж харах хэрэгтэй байгаа байхгүй. Бид нэр уул уурхаагаас бас ангид байсан мө гэхэр үгүй байгааддаг. Тэгээд тэр уул уурхаагаа хизээ ашигладаг гэхээр нөгөө эргээд Монголын хөгжлийн бидний эрх ашигын, монголчуудын эрх ашигын төлөө тэрийгээ бол ухахад бол жишээл монголчууд татгалздаг бүр ингээд байлдан дагуултаа ингээд тэр хэрэглээндээ л ашиглав. Тийм програмын нэг хэсэг бид нар одоо байлдан дагуултанд явахдаа тэр уурхааг эзэн шүү гэд яваад байгаа байхгүй. Тэгэхээр бидний жишээл ингээд шүтэн бас ингээд нэг тодорхой хэмжээний хил хязгаартай байсан байгаа байхгүй. Хэрвээ бид нэр эрх ашигын төлөө авах юм бол бидний одоо жишээл одоо уламжлалаа хамгаалах ч юм уу тийм хөшүүрэг байгаад их юм бол тэрийг ингээд дэмжнэ гэсэн нэг тийм давхар ойлголт яваад байсан байгаа байхгүй. Зөв. Одоо бас нөө улс төрчтэй юу хэрдүүлсэн бэлээ шүү дээ. Ингээд сургууль цэцэрлэг байр гэхийн, тог үг гэхийн тэгээ наадах чинь уул уурхаагаа ажиж олно гэд тэ нөгөө яг нөгөө биднэрт хэрэгцээтэй учраас одоо тэр үеийг байлдахгүй ч гэсэн бид нар өнөөдөр одоо яг тэр үеийг бас амьдрч чадах уу тэ юу ч ашиглахгүйгээр тог цэглэгаангүйгээр ингээд амьдрч чадах уу одоо өнөөдрийн хэрэгжилж байгаа хэрэглээгээ жоохон танахад л хүмүүс стресстэй эхэлж байгаа шүү дээ тэ. Тэгэхээр нөгөө нэгэнт нөгөө тогтухтай ийм орчинд байгаа сүрцөмс чинь буцаагаад бид нар хэрэглээ байхгүй бол хумигдал ирнэ л дээ. Тэгэхээр яг одоо энэ бидний ашиглаж байгаа түрүүний дан бахын хэлдгээр нь ургуулахгүй бол олборлж байгаа гэж байна бүгднгийн тийм. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн бүгдээрээ байхгүй болно гэж мэдээж байхгүй. Тэгэхээр харин яаж зөв зохистой ашиглах уу тийм нөгөө хариуцлагатай олборлолт гэл аяг ол асуудлууд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай яг салбарт нэг юм нүүрс, зис, алт, төмөр гэдэг нэг юм 4-5 төрөлтэй тий. Одоо дахиад нэг дараагийн боломж гараад ирсэн. Бид нарт олон улсад одоо сэргээгт эрчим хүч, дахиад ногоон эрчим хүч гээл тий. Тэрний түүхийд нь одоо уран гэдэг ч юм уу. За тий газрын ховор гээл өндөр технологийн түүхийд гэдэг тий. Энийгээ бид нар бас одоо 10 хэдэн онд тэр боломжоо алдсан. Айгуу тайм сайн өсөлт авчрах боломжоо бид нар алдаад одоо ингээд дахиад 10 хэдэн жилийн дараа яриа сууж байна л да. Тэр дахиад нэг юм цикл боломжийн үе биднэрт гараад ирлээ. Яг энэ өндөр технологи шаардлагатай түүхийдийн эрэлт нэмэгдэж байна. Энийгээ бид нар одоо ашиглаж чадах болоо юм баха. Одоо чадахыг л хичээх ёстой. Тэгээ ер нь бол юу хийх вэ? Ер нь бол энэ одоо монголчууд хүчрхэг байсан үе одоо Чингисийн үе тийм ээ Чингис хааны үе 13 дугаар зуун их Монгол улс гэж байгуулагдсан. Тэр үед Монголд юу байсан гэхээр сая хэлдгээр тэр олон төмөр металл ашиглалт олборлолт байсан байгаа байхгүй. Тэрний хүчээр тэр дэлхийн талыг эзэлсэн байхгүй. Тэгээд одоо Чингис хаанаас хойш ингээд нэг хэсэг одоо нэг тэр 13 дугаар зуунаас хойш 200-300 жилийн дараагаас Монголын хөгжил нэг саарч эхэлсэн үе байдаг. Тэр саарч эхэлсэн үед ямар ч уул уурхай байхгүй болсон байдаг. Тэгээд бүр 1900 оны үед Монголд дахиад уул уурхай одоо бий болж эхэлсэн. Тэр нь одоо нөгөө бид нар ярьдаг чинь Монгол ор гэдэг улсын байгууллага галт олборлж ирсэн. Тэгэхээр нэг дахиад нэг 200-300 жил бид нар юус уул уурхайгүй явсан байхгүй. Тэр үед монголчууд яасан гэхээр хөгжил нь хамгийн дорой болсон, ядуу болсон. Бараг одоо тэгээд үндэстэн устгах шахсан шүү дээ. Одоо энэ ардын хувьсгалаас өмнөхөн Монгол улсын хүн ам хэд байсан? 500 мянга орчим байсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр энэ хөгжил гэдэг өвчин нь уул уурхайтайгаа харьцаагүй холбоотой юм байна гэдгийг бас нэг хүний хэрэглээтэй тийм харуулдаг байгаа байхгүй юу. Тэр их Монгол улсын үед ягаад монголчууд өчрөх байсан гэхээр тэр металл олборлж исэн юм хийж исэн байгаа байхгүй юу. Тэр
төмрийн дархан мархан одоо маш өндөр хөгжсөн байсан. Одоо ингээд хаасайгүй Монгол орны альж газарт явж байхад төмрийн баста толгой гэл нэг жоохон угар газрууд байдаг хөхгүй очихоор тэгээд ингээд нийл нөгөө төмрийн хайлмаг башлаг байж идэг. Тэр чинь одоо металлургийн үйлдвэр байсан нийл одоо улам өрш. Тэгээд 200-300 жил тэрийг ингээд байхгүй болгоод дараа тагчхтаар тэгээд тэртэйгээ хамт ингээд монголчууд нөгөө хөгжлөн ингээд саарад тэгээд мууцааргаа тэгээд нөгөө манчин колон болоод ингээд замраад явчихж байгаа. Гэхдээ тэр одоо хүчрхэг үедээ бид нар бол ямар нэгэн байдлаар металл олборлж ээжээ, төмөр одоо тэр зис мэсээ олборлж ээжээ. Тэгээд тэрнийхээ хүчээр тэр зэвсэг техникээ хийж ээжээ. Тэр үед монголчууд хүчрхэг байжээ гэж байгаа байхгүй. Гэх мэтлээ энийг ингээд нөгөө олон түмэнд зөв талаас нь ойлгуулах ёстой юм байна л да. Одоо эргээд Монгол улс энэ уулуурхаан салбар нь хөгжөөд ингээд одоо эдийн засгаа аваа явж байгаа энэ үе бол эргээд Монгол улсын хөгжил бол сэргэлтийн үе гэж ингэж болж байгаа. Тэгэхээр бид энэ дээр одоо энэ сэргэлтийг улам одоо хурдцтай хөгжүүлэх. Тэгээ дэлхийн ертөнц одоо өнөөдөр юу руу анхаардаг болсон байна? Юу сонин болсон байна? Юу үнэтэй болсон байна? Тэрнтэй яг одоо хөл нийлүүл алах хэрэгтэй. Тэгэхэд тул бид нар одоо тэр зөвхөн нүүр шатаагаад хүлэмжийн яагаар таяад энэ дэлхийн ертөнцөө одоо дулаарл давтуулаад ингээд эрчим хүч үйлдвэрлээд байх уу? Энээс өөр одоо тэр хувилбарууд одоо тэр уран гэдэг одоо тий түрүү ярьлаа өшөөдөг нар салхи одоо маш олон энэ эрчим хүчний их усүр штэ. Энэ их усүрүүдээ хөгжүүлэх ёстой байгаа байхгүй. Одоо та нар анзаараар атомын цахилгаан станцтай орнууд хаана байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд л байна. Тэг. Одоо Монгол төвд одоо тэгээд цаашаа одоо Африкийн зарим одоо нэг ядуу буруу орнууд байна шүү дээ. Тэднэрт ямар ч атомын цахилгаан станц байхгүй л байгаа. Тэгэхээр эн чинь нэг юм хилээд байгаа биз? Хөрөнгөтэй болсон. Тэгэхээр энэ ч одоо тийм буруу юм бол энэ улсууд яагаад хөгжиж байгаа нь? Тийм аюултай юм бол энэ улсууд яагаад тэрийг өвдөж зоохгүй байгаа юм те? Олборлуулад ингээд одоо эрчим хүч гаргаад байгаа юм те. Тэгэхээр энэ юмыг одоо бид нар ойлгох цаг болсон байна. Дээр нь энэ одоо чи дөрөв хэллээ тэр газрын ховор элемент гэж яриад байгаа одоо энэ газрын чухал элемент гэж нэрлээд байгаа энэ юм бол одоо дэлхийн ертөнцийн ирээдүйн хөгжил энэ 21-р зууны гол хөгжил бол энэлүүл явж байна. Тэгэхээр энэ манад байна уу бас байна. Тийм учраас бид энэ дээр одоо судалгаа хийх, энэ хайгуулаа хийх, энэ нөөц мөөцөө тогтоох энэ ажил руугаа одоо хоног хугацаа алдалгүй цаг алдалгүй л ормоор байгаа. Гаргах ёстой шийдвэрүүдээ гаргаад явах ёстой тий. Дамбахыг хэлсэн чи яг нэг юм би уянгаас бүр асууя гэж бодож байлаа. Баян толгойд явааддаг. Одоо ингээд хөрөнгөтэй байж ич хүн чинтэй нүр бардам. За одоо улсын үед бол бид нар аюулгүй байдал гэлтэй айгу олон асуудал яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээ мөнгөтэй ээж ич л одоо мөнгөтэй байхын тулд яах вэ гэдэг энэ чинь ганцхан хэрэглээний асуудал биш болчихж шүү дээ. Тэгэхээр манай нэг монголчуудын сэтгэхгүй байдаг шүү дээ. Одоо ингээд бид нар маш их гадагшаа тутагшаа аялдаг боллоо, явдаг боллоо. За ядуу улсын иргэнгээд тэнд очихоор яг ингээд тэргээ мэдрээд тэргээ хүлээн зөвшөөрөөд ингээ явчаад ирдэг те. Одоо баян улсад амьдарч байгаа, ажиллаж байгаа, сурж байгаа, аялж байгаа ч гэсэн айлнчсан. Монголдо ирэхээрээ хоёр хүн хоорондоо бие биенээс илүү байх нь их чухал те. Тэгсэн мөртлөнгөө ингээ гадагшаа явахдаа бид нар яага баян байж болдгүй юм бэ гэдэг энэ бодол ерөөсөй байхгүй. Тэнд нь дасан зохицол бид нар угаасаа ингээ ядуу улс, хөгжөөгүй улс гээл те. Нэг явчаад ирээд байдаг чинь энэ сэтгэл зүйд яг юу юм бэ? Одоо бид нар ч бол ингээд нөө зөвхөн нэг айл баян биш. Одоо би дамбахаас илүү харагдах нь ингээд нэг чухалтай дотоодтой болохоор. Гэтэл бид нар зөв монголчууд яагаад баян байж болдгүй юм бэ гэх нэг юм одоо нийлж түрүүний ярьдгаар нэгдэж харах юм бол энэ араб ингээд хөгжчлөө гэ бид нар ч одоо нэг тийм нэгтгэх нэг юм юу бэ штэ бол бид нарт тий. Бага. Бид нар бол ер нь бол ингээд нөгөө нийгмийн сэтгэл зүйн талаас харах юм бол аюу коллектив нийгэм багхгүй. Биендээ аюу хэмээ хуваалцдаг тий ингээд тэр нь маань ингэж хүйдэ гэх нийгмийн торлог аюу сайн ажилдаг. Яг хөө зүгээр бид нарт ингээд нөгөө коммунизмын үед ингээд та нар 2 дугаар зэргийн хүн шүү гэдэг ойлголтыг аюу хөгцсөн.
та нар ингээд нөгөө өөрсдөнд ч ухаан байхгүй заавал нэг гадны нэг цагаан арьстай хүн хурж ирэл нэг Оросоос ч юм уу тамилагдж ирэл хүмүүс чинь зааж өгнө. Тэгээд нөгөө та нар угаасаа ингээд нөгөө нэг хөгжилгүй буураа тий ингээд хэтэрхийх уламжлалт агцсан тийм мангар мэтээр аюу хитүүлсэн байхгүй. Бид нар тэрнээсээ гараад ердөө нэг 30 жил болж байгаа. Яг хөө тэрнээсээ тэгэл нөгөө нэг арчил гарангууд нөгөө бидний ойлголт шууд ингээд арчлах шиг тойрохгүй. Бид нар нөгөө тэр хүн чинь ингээд тээгээ явж байгаа шүү дээ. Коммунизмын бүраг инкубатор шиг ажилласан тий. Бүр гаднаас ямар ч мэдээлэл орж ирэхгүй, ямар ч өмчтөө байлгахгүй тий. Өөрийн гэсэн шийдвэр гаргах ямар ч ирэхгүй гэдэг чинь бүр зүгээр л ингээд нэг юм одоо зүгээр л амьгүй сүнслэл нэг тийм юм яваад байсан хүмүүсийг гинт ингээд чи нэрээ тий чи ингээд одоо хүн шүү гэдэг юм чи ямд их мэдл байгаа шүү гэх тэр хүн чи ингээд тэр ингээд шинэ ойлголттойгоо танилцах гэж цаг хугацаа аюух баарна шүү дээ. Тэр нь бол нэг хүний бараг бүтэн амьдралаа ингээд зориулах тийм өөрчлөлт орж ирж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг тийм болохоор тэр нөгөө нэг гадагшаа очихоор ингээд өөрөө би ер нь жоо 2 дугаар зэргийн хүндээ гэдэг юм нутагшсан болохоор тэр нь идэвчээд байгаа. Залуу хүүхдүүдэд нэг авууртай зүйл нь болохоор тийм үзээгүй өөрт нь тэгж ярих гэдэг тийм ярих юм л чи 2 дугаар зэргийн хүн гэх юм бол өөдөөс баг энэ яг юу ярьж байгаа гэдээ ойлгохгүй одоо. Тэр бол аюу том хөгжил дэвшил явагдаж байгаа. Тэрийг бол ингээд яг өмнөх үеийнхэн болохоор хүлээж зөвшөөрөхгүйж магадгүй. Зөв хүүхдүүдтэй ингээд очиод ярихад бол тийм нөгөө чи 2 дугаар зэргийн хүн штэ миний хүүхдээ гэд хэлэх юм бол нөгөөд чи аюу гайх хинч ойлгохгүй болсон. Тэгэхээр тэр ингээд дэвшил юун дээр яаж явж байна гэхээр тэр сүүлийн 30 жилийн турш юу ч өөрчлөгдөөгүй биш зөндөө юм өөрчлөгдсөн байна. Яг зүгээр хүмүүс нь хэмжихгүй байгаа. Тэгээ хэмжилтээ ингээд ийм болцсон юм шүү гэж харуулахгүй байгаа болохоор л нөгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал болохоос биш. Ер нь бол өөрчлөлтийн хувьд асар их өөрчлөлт явагдсан байгаа. Дээрэс нь түрүүний ингээд нөгөө одоо цагт нэг юм аюух яригдчих сүүлийн 2 жил нөгөө цахилгаан эрчим хүчний хараат бус байдал гэдэг зүйлийг аюух яриад байгаа хүмүүстэй. Тэр бол нийгмийн бүр ингээд шаардлага болсон яриад байна шүү дээ, тий. Тэр аюу гоё хүн ингээд шаардаад ярих болтлоо ингээд тэр чинь ингээд өөрийгөө эрх мэдэлтэй гэдэг мэдрэх шаардлагатай байхгүй. Хүн эрх мэдэлгүй бол хүн шаардахгүй би шаардах хэрэг байхгүй гэдэг өөрөө дуу болгочдөг. Гэтэл одоо бол би ийм байх эрхтэй яагаад миний эрчим хүч ингээд гадны хүнээс хараад байгаад байгаа юм бэ те. Би өөрийнхөө эрчим хүчийг хэрэглэмээр байна гэдэг ийм ойлголт орж ирчээд хүмүүс шаарддаг байгаа аягүй гоё байхгүй. Дээрээс нь нэг энэ дээр хүмүүс цахилгаан эрчим хүчнийг гэдэг нэг нийгмийн сэтгэл зүйн талаас нь юм ярьж үгүй л да. Хүний хөгжлийн үндсэн юм юу вэ гэхээр бид нар одоо жишээл энэ микрофон байна те энэ аяг байна эдгээр ч дандаа багаж байхгүй. Бид нэр хүний хөгжил явагдахын тулд дандаа багаж хэрэг болдог. Орчин үеийн багаж шүү дээ юу гэдэг вэ гэхээр тэр багажийг хөдөлгдөг юм нь цахилгаан эрчим хүч болчиход байдаг тий. Би өчтөр нэг дрил нэг тавилга өгсрал ашиглаж исэн байхгүй. Тэгэл маах тог тасрал би нэг зөөрийн нөгөө батарейтай тэрүүгээр л хийгээд гэтэл ингээд цахилгаан эрчим хүчийг ингээд хэрвээ ингээд нөгөө нэг одоо Оросоос авч байгаа тэрчим хүч тэр нь ингээд таслаа гэж бодоход миний батарей л намайг энэ үед авах юм даа гэдэг ч юм уу ингээд би хараат босголцоо байхгүй. Тэр хүний цог таслалт надад өнөөдөр нөлөөлөхгүй би тавилга огсраа дуусчихж байгаа байхгүй. Гэтэл бид нэр улсаараа хэрвээ тийм хараат бос өөрийн эрчим хүчээрээ байсан бол бидний бүх багаж ашиглалттай байх байхгүй. Хэрвээ Монгол хүн бүр өөрийн багажаа ашиглаад явах боломжтой байгаа бол бидний хөгжил шал ондоо төвшөнд байх боломжтой. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө нэг эрчим хүчээ хин яаж олборлох уу гэдэг ч юм уу тийм яриа одоо өрнөд байгаа нь өөрөө бас нийгмийн сэтгэл зүй айгүй том ахиц өөрчлөлт тусан байна тийм ярихгүй байна гэдэг чинь айгүй том асуудал байхгүй. Зөв. Яриад ингээд талцаад одоо урд нь бол ингээд бөөндөл яана танк гэж айж исэн бол одоо танк ярих юм бол баг нэг өөр масс босч ирээд юун танк яриад байгаа ингээд хэрэглэх хэмжээний болцсон байна гэдэг чинь ерөнхийдөө ингээд нөгөө ирээдүй байгаад байгаа байхгүй аюугаа хөгжөд байгаа байхгүй тийм энэ сэтгэл зүгэл ойлгодог байсан сайхан тайлбарлуулж явлаа. Тэгэхээр яг бид нар бас эн чинь нөгөө үе өнгөрдөг байх нь шүү дээ. Бид нар нөгөө өөрсдөө энэ үе дунд нь ингээ яваад стресстэй байгаа боловч эн чинь тодорхой цаг хугацаа зарцуулж ийж бас энэ өөрчлөгддөг юм байна гэдгийг харж ийн те бид хүн бол яг одоо сүүлийн 30 гаруй хүн бүрийн л одоо оролцоо аюу хувь нэмэртэй байгаад байдаг. Тэрийг бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд яг өсрөнгөө хөгжихийн тулд одоо массаараа ойлголттой болчих юм бол ингээл аюу том алхмууд хийгээд явах боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар бас нэг алхаагүй биш алхаал байгаа байхгүй те step by step. Тэгтээ жоохон тийм тушаатай юм шиг л өвсөлж байгаа. Тий, эсвэл жоохон эргэж ухраал те. Энэ тушаа нь бол хуучин нийгмийн
саяны сэтгэл зүйн тэр төвчнүүд нь шүү дээ. Ноёгагийн яриад байгаа тэр ойлголт биднийг алаад байгаа байхгүй. Тушаад байгаа байхгүй. Яг үнэ. Яг одоо ингээд одооны нөгөө бидний нэрлээд байгаа нь одоо зинжэтүүд гэж яриад байгаа одоо энэ жоохон хүүхдүүд ба шүү дээ. Эдний хувьд бол одоо Монголд байгаа 3 настай хүүхэд Америкт байгаа 3 настай хүүхдээр яг адилхан байгаа байхгүй. Сэтгхүүн хувьд нь бараг адилхан байна. Өөрөө хүн гэж мэдрэх мэдрэмжтэй амар өндөр. Тэр сэтгхүүн өөр болсон. Яг адилхан байгаа байхгүй. Гэтэл бидний баг одоо миний баг гэх юм бол миний 3 настай үед Америкийн 3 настай хүүхд хоёрын зөрөө бол асар их байсан. Тийм. Ямар санд л одоо би нэг юм хэлээ л да нэг инээдтэй жишээ. Одоо бид нар бол хар багасаа нөгөө ингээд тэр памперс гэдэг юмыг юусэн мэдэхгүйсэн шүү дээ тий. Бид нар мэдэхгүй байтхаа бидний хүүхдүүд баг мэдэхгүйсэн. Одоо та нарын үеч мэдэхгүй байхгүйсэн шүү дээ тий. Гэтэл чи памперс хизээ гарсан гэж бодож байна. Намайг төрөхөөс өмнө гарсан байлгүй байхгүй. Тэгээд бид нар тэр юмнаас одоо тийм олон жилээр хойно нөгөө 100 жилээр хоцорсон гэдэг бол үнэн байхгүй. Яг үнэндээ сэтгхүү тэр одоо хөгжил дэвшлээс бол тийм их хол хоцорсон байсан. Тэгээ тэрийг нөхөх гэж бид нар их явж ийн л дээ. Тэгээ яг цөөхөн хүн амтаа өөрөөхөн орон учраас бас их амжилттай гэж би боддیں۔ Яг одоо жишээлбэл зарим тохиолдолд бид нар Оросуудаас илүү төрөө явдیں шүү дээ. Тий. Зарим зүйл дээр. Тий. Тэгэхээр яг саяны өнөөдрийн яриагаа нэг товчхон дүгнэх юм бол ямар ч байсан ингээд урагшилж байгаа юм байна. Тэгээ энэ дээр бол нийгмийн сэтгэл зүйч гэсэн яг энэ өрнөж байгаа үйл явцад агаад өөрчлөгдөж байгаа юм байна. За оролцож байгаа юм байна тий. Мэдээж алдаа бол байгаа. Энийгээ жоохон багхан шиг алдаад арай жоохон хурдхан шиг алхачуулаас болох гээд байна. За ялангуяа одоо 1000 ингээд та нар ингэхгүй бол болохгүй шүү, уулуурхаагүй бол болохгүй шүү, эдийн засаг болохгүй шүү гэж ингээд яриад л идэг л та манай салбарын хөрхөө. Тэнгүүд тэрийг хүлээж авдаггүй байсан бол өнөөдөр яг нөгөө тогон тасарсан иргэд ч юм уу те энэ станц эрчим хүч чи юунаас гардаг ингээд бодож эхэлж байна те. Түлшин тасарсан сая өнгөрсөн үйл бас л бодож эхэлж байгаа хөө. Бид нар заавал одоо ингээд гаднаас түшээ авах юм уу гэл те. Тэгэхээр чи яг энэ нөгөө өөрийнх нь бие дээр ирж иж л одоо иргэд бас энийг нэлээд сайн ойлгож нөгөө оролцоо нэмэгдэж те дуурч одоо энэ өөртөө үйлдвэрээ ажилтанд оруулаач өөртөө бензин цусаа үйлдвэрлээч наад эрчим хүчээ гаргаач гэл ингэж шаардаж бас ирж байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бас мэдээж энэ маань одоо тодорхой нийгмийн хэрэгцээ дуурайд эхлэхээр энэ дээр бас тодорхой одоо шийдвэр гаргагчид маань хурдтай нэг шийдвэрээ гаргаад дэд бүтцийн төслүүд маань урагшилж болов гэсэн юм хүлээлт байна. Тэгээд өнөөдрийн сэдэв бол миний хувьд бол их сонирхолтой байлаа. Уянгаас бол маш их нийгмийн сэтгэл зүйн талаар бид нар өөрсдөө ойлгоогүй учраас тэн дээрээ зарим ингээд цаг алдаад шүү дээ. Нэг хэдийгээр ингээд одоо олон нийтэд таниулах гал ажил маш их хийж байгаа. Гэхдээ тэр маань одоос байгаа олохгүй байдаг байх гэдэг юм зүйлийг бас ойлгож авлаа. Тэгээд та хоёрт өнөөдөр цаг гаргаж хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. Тэгээд Дамбахтаа бол маш их баярлалаа. Одоо манай ассоциац сая бидний ярьдгаар яг энэ нийгмийн сэтгэл зүй бэлэн биш үед те түрүүний ярьдгаар ингээд бас гадны янз бүрийн одоо нөлөөч байсан нь мэдэхгүй те. Гэхдээ тухайн үед нь яг тэрний одоо хохирогч болж манай салбарын одоо өмнөөс маш олон жил өөртөө болон гэр бүлтэй маш хүнд шархыг тээж явж исэн. Энийг бас бид нар мэдэрдэг. Тэгээд яг энэ үед ч гэсэн та төвчээртэй байж одоо ч гэсэн ингээд салбарынхаа төлөө ажиллаж явж байгаад бас маш баярлдаг Дамбахтаа. Тэгээд мэдээж ассоциацийн үйл хэрэгт бол таны оруулсан хувь нэмэр бол маш өндрөө. Тэгээд энэ одоо үйл хэргийг нь үргэлжлүүлэх гээд одоо залуучууд ч гэсэн үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд яг эрсдлийн салбарын хувьд бол одоо нөгөө орчин цагийн уулуурхай гэж бас яригдж байгаа энэ үе бас дахиад дараагийн шинэ одоо үеийн эхлэлийг бас одоо игээд явж байгаа юм болов уу гэж харагдаж байгаа. Энэ дээр ингээл янз бүрийн одоо саний шин төвхий гэл олон асуудал яригдж штэ. Тэгээ ингээд маш их баярлалаа. Тэгээд за тэгээ. Би бас Дамбахад аяг баярлаа гэж талархмаар санагддаг. Яагаад тэгэхээр тухайн үед бол яалтчгүй 10 жилийн өмнө яалтчгүй ингээд нөгөө манлайлсан байхгүй. Оюуны манлаа ийцсэн байхгүй. Яа тэгэхээр ингээд масаараа ингээд үг юу яриад байгаа ингээд эсрэг үзэж яхад үгүй штэ гэд
ингээд нөгөө эсвэргүүцэд нэг ярих хүн бэ, нийгэм бэ гэдэг чинь нөгөө нэг дараачин алхмын яг ингээд төвчийн болж эхэлчихэж байгаа байхгүй. Тэг яалтчгүй тухайн үед бол аюу тум манлайлал үзүүлсэн. Тэгээд тухайн үед бол ингээд хүмүүс ингээд яг ойлголт байхгүй болохоор энэ юу яриад байгаа эднэр гэдчихсэн болж. Одоо ойлголттой болцсон хүмүүс тэр яриаг сонсохороо өөрсдөөсөө ичдэг байхгүй юу. Ичнэ чинь тэр хүмүүс ингээд өөрсдийнх нь ингээд нөгөө хөгжил нь явагдаад тэрийг яриагаа ойлгох хэмжээнд очсон байгаа. Тухайн үед бол би яг ингээд эсэргүүцэд юу яриад байгаа ингээд ярих хэмжээний манлайлал болоод нэг ч хөрөг зогссон айгүй баярлдаг. Тэгээ үнэхээр тэр яг хувь хүний бол айгүйх тийм зойрог, айгүйх тийм одоо гэдэг ч юм дээ нөгөө нэг ялтчгүй айгүй муухай зүйлийг ингээд туулаад явхаас өөр аргагүй бодолд орсон тийм. Гэхдээ би бол тэрэн дээр айгүйх талархтай шүү. Тэгээд нас явах тусам тэрийг ойлгож чинь та байх одоо бид нар тухайн үед чи 20 настай ойлгохгүй ш хариулж. Яг уу зүгээр тэр үед бол би нэг Ардянбаатар болох гэж ч одоо яриад байсан биш л дээ. Ер нь бол миний зарчим байдаг. Үнэн ч шударгаар л явъя гэдэг. Одоо аав ээжээс уламжилж ирсэн захиас шүү дээ. Үннээр явуул өөхөд тэргээр дуулааг үүсэн шүү л гэдэг. Тэр л зарчмаар явдаг. Удаан л идэв. Тий, удаан л байдгийн байна. 10 жилийн дараа л ойлгох юм байна. Тэр үед бол би үнэн юм ярьсан. Тэрнээс одоо ямар нэгэн тийм одоо баатар болох гээл янз бүрийн нэг тийм одоо улс төрийн шоу хийсэн юм биш. Нэг ярилцлаганд одоо санаандгүй явж ороод тэгэл өөрийн бодож санаж явдаг юм ал үнээр нь ярьсан. Тэрний эсрэг одоо нөхөртөө жоохон маргалтсан. Тэр үед хүмүүс ойлгохгүйсэн. Одоо бол ойлгохдаг л болсон байх ч. Тэгэхээр яг хуу зүгээр ер нь нийгмийг энэ соён гэгэрүүлэхэд ямар нэгэн байдлаар ийм юу гэдгийг одоо жертвт гардаг тийм түүх хүн төрөлхтний түүхэнд байдаг л дээ золиосонд явдаг. Тэгээ тэрний нэг болоод өнгөрсөн юм уу даа л гэж боддог. Гэхдээ би буруу юм яриаггүй, худлаа юм хэлээгүй. Тэгээ өнөөдөр нөгөө түрүүний хэлсэнчлэн үннийг одоо үнэн гүйцэжээл л дээ. Тэгэл тэрэнд л одоо баярлдаг. Тэгээ бүх юм одоо сайн сайхан үннээрээ яваад тэгээд энэ уул уурхаан салбараа хөгжүүлээд Монгол улс удахгүй хөгжлийн одоо бас нэг шин шатанд гарах байхаа л гэж найдаж явдаг. Тэр нь одоо бидний энэ хойч үе сая бид нар ярьлаа. Манай хойч үе бол үнэхээр өөр болсон. Сэтгхүү ухаан бодол нь өөр болсон. Бид нар шиг толгоогоо тархиа угаалгачаагүй тийм ээ. Тэгэхээр эднэрт би найдаж байгаа. Тийм учраас бидний үр ачнаар Монгол улсыг сайхан хөгжүүлэх байхаа гэж бодож байна. Ямар ч байсан одоо яг ингээд энэ цагт ингээд ахмадууд маань байгаа тухай зөв шүү гэж хэлжсэн зүйл нь 10 хэдэн жилийн дараа зөв байсан юм аа л гэж байна. Тэгэхээр дахиж бид нар бас ингэж хугацаа алдмааргүй л байна тий. Одоо зөв гэсэн шаардлагатай шийдвэрүүдээ гаргаад шийдлүүдээ хийгээд одоо хөтлөхгүй л бол дахиад бас 10 жилийн дараа бид нар ингээ яриа сууж байгаа юм бол маш харамсалтай утгагүй болох гэдэг байна тий. Тэгэхээр энэ бүгдээс бас бид нар сургамж аваад одоо нэг юм алдаа дүгнэх цаг ирсэн юм чинь урагшлах байхаа гэж найдаж байна. Тэгээд дан бахта маш их баярлалаа. Илэн далангуу сайхан ярилцсанд. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэнд бас уулуурхаа ба нийгмийн сэтгэл зүй гэсэн сэдвээр сонирхолтой харилцлага хүргэж чадсан байхаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.